Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Иш заяа сургын заяа мэдчилж байна. За ингээд та бүхэндээ уулзчаад баяртай байна. За ингээд бичлэг эхлэхээс өмнө хэрвээ та одоо миний YouTube сувгт бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ийг дарж бүртгүүлнэ. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь түгээж болно. Бас тухай бүрд нь хэрэгтэй мэдээллийг хүлээж авъя гэх юм бол хонх буюу сэрүүлэг дээр тургаа хийж орж байгаа шинэ мэдээллийг тухай бүрд нь хүлээж авч болно. За баярлалаа. Ингээд өнөөдөр та бүхэндээ ярилцахыг хүссэн сэдэв маань энэ дасгалыг тогтвортой тууштай хийх юм бол ой тогтоол болон тархины үйл ажиллагаа сайжирна гэдэг сэдвээр ярилцахыг хүслээ. Тэгээ би өөрөө одоо сурсан мэдсэн зүйлийг ингээд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Бид нар одоо хэн нэгэнтэй ярьж байгаад ч юм уу тийм ээ. Ямар нэг үг санаанд орохоо болдог ч юм уу. Эсвэл одоо хаана юу хийснээ мэдхээ болдог ч юм уу. Мөн одоо хүний нэр санаанд орохоо болчдөг ч юм уу. Ийм зүйлүүд бол өдөр тутмын амьдралд тохиолдох нь илбэг байдаг. Тэгээ энэ ялангуяа одоо нас явах тусам бол ийм одоо шинж тэмдэг бол илэрдэг. Тэгээд бидний одоо энэ тархины үйл ажиллагаа багвгаар тэ ингээд муудаж тэ багвгаар одоо тэр ой тогтоох чадвар маань одоо муудаж явдаг юм байна. Гэхдээ энэ одоо тархины үйл ажиллагаа ой тогтоолтыг сайжруулах нэгэн одоо үр дүнтэй дасгал байд юм байна. Энийг бол одоо тархи судалдаг шинжлэх ухаанчид одоо профессор багш нар судалж гаргасан ийм одоо судалгаа байдаг юм байна. За ингээд энэ талаар ингээд та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна. Дасгал хөдөлгөөн хийхэд тархины үйл ажиллагаа сайжирдаг юм байна. Тэгээд тархины үйл ажиллагаа сайжрах зохисгүй суралцах чадвар ч гэсэн нэмэгддэг. Тэгээд энд яагаад одоо суралцах чадвар гэсэн үг орж иж байгаа юм бэ? Ямар утга учиртай юм бэ гэхээр бидний одоо суралцах үед мэдрэлийн эсүүд маань одоо бусад эсүүд рүү мэдээллийг дамжуулдаг. Тийм ээ. Тэгээд энэ одоо мэдрэлийн эсүүд маань хоорондоо мэдээлэл дамжуулах холбогдох энэ одоо процессыг суралцах үйл явц гэж хэлдэм байна. Дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг маань эдгээр үйл явцыг илүү одоо амжилттай явагдахад дөхөмтэй нөлөө үзүүлдэг юм байна. Мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа болон мэдээллийг одоо хооронд нь дамжуулах эсүүдийн одоо үйл ажиллагааг одоо сайжруулдаг нь бол гарцааг одоо дасгал хөдөлгөөн юм байна. Кембриж их сургуулийн профессор багш Кэрол Брэни хийсэн туршилтыг бүгдээр авч үзье. За та бүхэн тийм ээ мартах, зөнөх өвчин, Альцгеймерийн тухай одоо өмнө сонсож байсан баха. Тэгэд энэ одоо өвчин шинж тэмдэг илэрсэн тийм ээ ийм өвчтэй хүмүүсийг одоо судалгаа хийгээд үзэхэд нийт одоо хүмүүсийн 22% нь дасгал хөдөлгөөн одоо хийгээгүйгээс тийм ээ хөдөлгөөний дутагдлаас болоод ийм одоо өвчин шин тэмдэг илэрч байна тийм ээ мартах зөнөх үйл явц илүү хурдтай явж байна гэсэн юм одоо судалгаа гарсан байт юм байна. Тэр хүмүүс одоо 7 хоногт 2-3 удаа тэгээд нэг хийхдээ одоо нэг их урт биш тийм ээ 20-30 минутын дасгал хөдөлгөөн хийлгэж туршиж үтсэн байна. За тэгэхэд бол гарцаагүй шинж чанар нь бол одоо мартах зөнөх өвчин илүү одоо удаашрч өвчний шинж тэмдэг нь сайжрах байдал нь бол илүү одоо сайн нөлөө үзүүлж харагдчихсан байна. Тэгэд энэ болгоноос аваад үзэхэд бол гарцаагүй тийм ээ одоо мартах зөнөх өвчин Альцгеймерт сайн дасгал хөдөлгөөн гэж байдгийн байна. За бас нэгэн жишээ дурдъя. Америк нэгдсэн улсын Иллиной ахлах сургуулийн сурагчдад бас нэгэн одоо судалгаа хийсэн байна. Дасгал хөдөлгөөн хийлгэж. За ингээд дасгал хөдөлгөөн хийлгэсний дараа одоо ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр хүүхдүүдийн одоо сурлагын дүн сайжирсан тий суралцах чадвар нь сайжирсан. Нэгдүгээрт хоёрдугаарт тархалтын хэмжээ буурсан байна. Тэгээ Америкийн одоо сургуулийн сурагчдын хувьд бол одоо тархалтын хувь маш өндөр байдаг. Жишээлбэл ахлах сургууль нь тийм ээ 10 хүүхдийн 3 нь одоо тархалттай тийм ээ тархан байдгаа гэсэн ийм судалгаа. Тэгэхээр дунджаар бол одоо 30% гэсэн үг ш тийм ээ. Энэ сургуульд 2 жил орчим дасгал хөдөлгөөн хийлгэж одоо хүүхдүүдийг судлаад үзэхэд тархалтын хувь бол
одоо 13 байснаас 11 болж баг 10% хүртэл ингэж одоо буурсан байдаг байх нэ. За хоёрдугаарт нь хэлсэн зүйл нь болохоор өмнө хэлсэн ш тийм ээ. Одоо сурлагын чадвар, сурлагын дүн сайжирсан байна гэж хэлсэн байгаа тийм ээ. За ийм одоо зүйлүүд сайжирсан байна. Тэр дасгал хөдөлгөөн гэдэг нь үнэхээр одоо гайхалтай юм байна. За тэгвэл яагаад одоо тэр сурлагын дүн сайжирваа гэхээр тархины үйл ажиллагаа сайжирсан учраас сурлагын дүн сайжирч байна гэсэн. За энэ зүйлийг одоо яг 3 ангилж авч үзье. Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн хийх сэтгэл уужирч, тайвширч, мөн толгой сэргэж, илүү одоо төвлөрөх чадвар сайжирч, эм хийх хүсэлтэй урам зоригтой болдог байна. Тиймээс одоо тархины үйл ажиллагаа сайжирч, суралц үйл ажиллагаа хүртэл одоо сайжирдаг байх нэ. Төвлөрөл одоо сайжирсан тийм ээ. Хоёрдугаарт ой тогтоолтын мэдрэлийн эсүүд байдаг байна. Тэрхүү мэдрэлийн эсүүд маань ой тогтоолтын үйл явцыг одоо хийхийн тулд хоорондоо хослон холбогдох үйл ажиллагаа явагддаг байна. Тэгээд тэрхүү одоо үйл ажиллагаа сайн явагдах процессыг тийм ээ дэмжих нь бол одоо дасгал хөдөлгөөн байдгийн байна. Гуравдугаарт гиппокампс нь ой тогтоолтыг харилцдаг газар юм аа. За энэ дээр би одоо зургийг гаргаж тавьсан байгаа. Та бүхэн хараад үзээрэй. За ингээд гиппокампст мэдрэлийн эсүүд шинээр одоо боловсрч хөгждөг байна. Тэгээд тэр одоо шинэ боловсрох үйл явцыг дэмждэг нь болохоор дасгал хөдөлгөөн. Илүү одоо дасгал хөдөлгөөн хийх юм бол илүү сайн одоо хурдан хөгжиж боловсрдог юм байна. За тэгвэл тийм ээ маш олон дасгалуудаас чухам ямар дасгал хөдөлгөөн тархины үйл ажиллагааг дэмждэг юм болоо. За энэ талаар одоо дүгнэлт хэлэх цаг боллоо. За ингээд та бүхэндээ одоо тэр талаар хэлж өгье. Тэр бол даруй зөрчсөний үйл ажиллагааг дэмжих дасгалууд юм аа. Тэгвэл зөрчсөний үйл ажиллагааг дэмжих дасгалууд маань одоо олон янзын дасгалууд байдаг бөгөөд тэр дундаа одоо ямар дасгал юм бэ гэхээр жишээлбэл одоо алхах, гүйх, дугуй унах гэх мэт байдаг. Үүндээ бол бүгд сайн. Гэхдээ тэр дундаас одоо сонгоё гэх юм бол гадагшаа салхинд гарч алхах юм аа. Тэгээ гадагшаа салхинд гарч алхана гэдэг маань сэтгэл зүйн хувьд ч гэсэн тогтвортой болно, сэтгэл тайван амгалан болно. Мөн одоо биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг байх нэ. Алхалтаар дамжуулан бидний сэтгэл тайван амгалан тогтвортой болоод зогсохгүй шин санаа оноо бүтээлч байдал сайжирдаг байна. За тэгвэл бүгдээрээ тэрхүү шалтгааныг нь авч үзье. Working memory гэдэг ямар нэгэн зүйлийг үргэлжлүүлэн богино ой санамжаас урт ой санамжаар орчуулахын тулд үйл ажиллагаа явуулдаг ой санамжийн чадвар бөгөөд хэрвээ энэ нь одоо их болоод ирэх юм бол бидний толгой тархитын маш одоо төвөгтэй, ядаргаатай болж ирдэг. Тэгвэл дээр одоо дурдсан тийм ээ алхах дасгал хөдөлгөөн, салхинд гарч алхах дасгал хөдөлгөөн хийснээр бидний тэрхүү одоо ой санамжийг маш одоо тайвшруулж илүү бүтээлч чадварыг маань дээшлүүлж нэмэгдүүлдэг байна. Тиймээс дүгнэж хэлэх юм бол дасгал хөдөлгөөн хийхэд бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөө зогсохгүй эсвэл санааны байдал ч гэсэн хэвийн тайван болж мөн одоо тархины үйл ажиллагаа сайжирч ой тогтоолтын чадвар бас нэмэгддэг байна. За ингээд тэр одоо дэмжих дасгал маань зөрчсөний үйл ажиллагааг дэмжих дасгал буюу одоо тэр дундаасаа илүү одоо салхинд гарч алхах гэж одоо хэллээ. Тэгээ бид нар одоо салхинд гарч алхах юм бол тийм ээ бидний ажлын ой санамж маань илүү одоо маш одоо тайван хэвэн болж илүү бүтээл чадвар маань нэмэгддэг байна гэсэн үг. За ингээд та бүхэнд ямар санагдваа? Тэгээд өдөрт бол тийм ээ ямар ч хэсэн одоо 20-30 минут гадагш гарч алхах бол маш одоо сайн байдгийн байна. Тэгээд миний хувьд ч гэсэн одоо тэгж амьдрахыг хичээж байгаа. Тэгээд та бүхний хувьд ч гэсэн одоо хичээгээд үзээрэй. Дуусна хамт байсан танд баярлалаа. Тэгээд миний сувагт хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дарж хэрэгтэй хүнд түгээнэ үү? Баярлалаа. За ингээд баяртай.